дугаар богдож явсан домхотод лувсан дамби доммай нас өдөр 16-аг зоогсон жилийн санаачлан үүсгэж их хүрээнд судар дандарт суралцах хэрэгтэй сургууль хичээллүүлснээр жүүдэд сандаг шинжлэн буюу их амгалант нууц тарны хий хэмээх жүүдэд одоо жүүдмодод татсан гиндэгтэй жүүдэд татсангийн үндэс суурь тавигджээ. Тэр цагаас хойш их мэрэгдийн хотлолжуулсан ном буйны ариун дагшин орон болж 200 гаруй жилийн үдээд өнгөрсөн зууны улаан хувьсгалын хөл дөрвөлдөж хорвоо болсон гэдэг. Жүүдэд татсанд шавилж байсан хутагт хувилгаад ховрог номын шав нарыг хороосны гэмээр багшаас шавж дамждаг ховор нандин уламжлал дамжлаг бас тасарч мартагдахад хүрсэн юм. Харин цаг сайнаар ирсэн 1990-ад оны ихээр газар урдын орон хийдийн бөөрөн дээр шин татсан сүм дуган хийд босгох үеэр гандан тэгчинлэн хийд 17 дугаар жарны маш согтгүй хэмээх шорон тулай жилийн хаврын дунд улаагчин тулай сарын бурхан багшийн ихэд үүчин өдөр буюу 1998 оны 3 дугаар сарын 2-нд жүүдэд татсангийнхаа суурийн шавыг тавьж гэр дуун босгосон билээ. оны Монголын бархан шатны чуулганаар энэ гандан тэгчлэг хийдэг Монголын бархан шатны төв гэж ингэж одоо бүх хийдүүд цуглаад баталсан. Энэ цагаас хойш яаж Монгол дэлхийн бархан шатныг сэргээх вэ гэдэг одоо гандан тэгчлэг хийдийн асуудал хамгийн онцгой анхаарлаа татсан юм зүйл болсон. Тийм ч учраас бид энэ бүх дацангуудад багш илгээж бүх дацангуудад одоо эдийн засгийн талаар туслаад орон нутгийн байгууллагад шав нарын бэлдэж өгөөд тэгээд лам нар явуулаад энэ эдийн мэдлэгтэй улсуудыг очиулна гэдэг үг хаана ч үлдэхгүй юм болсон. Тэгвэл зэрэг ерөөсөө онсон юу байв гэхээр зэрэг гандан тэгчлэн хийдэг боловсролын төв болгоод энэ дацангуудад хэрэгтэй хүмүүсүүдийг бид эндээ бэлтчихвэл тэгээд нэг одоо болох юм байна гэсэн ийм одоо ойлголт авсан. Тийм учраас судар дандарын шашнаас сэргээхэд ямар одоо сургуулиуд байсан бэ гэдэг ингэж одоо бодоод тэгээд энэ дээр бүгдээр нь байгуулсан. Тэрний ч үндсэндээ төрөний одоо дашчимбэл тацангуудад бол 21 аймагаас лам нар ирээд сураад ингээд таван батны номоос 3 дахьт нь орж чад умын ном үзээд явж байна. Шашны салшгүй нэгэн хэсэг шашны одоо гүнзгий хамгийн гүнзгий хэсгийг одоо сэргээн босгох юм ажил ингэж явагдаж байна. Жүүд татсан бол энэ боловсралтай хүмүүсүүдийг бэлтгэх одоо ийм сайхан татсан юм да. Та бүхэн энэ жүүд татсан бол барьж байгуулах тэгээ боловсрал мэдлэгийн эзэмших энэ бас одоо оролцож тусалж сүлж биширж юм гэж байгаарай гэж та бүхэнд заах байна да. Тэр цагаас хойш 12 жил буюу нэгэн мөчлөг уурсан одожээ. Харин энэ жил жүүдэд татсан босгох өгүүлгийн эзэдэд тодорч тэрбум гаруй төөргөөр энэхүү татсан бурхан шүтэнтэй дороо лам нарын байртай нь босглоо. Харамгүй сэтгэлээр энэхүү нандин орон хийдийг босгох өгүүлгийн эзэд дээр хугацаанд бас өөрсдөө өсөж өндөх хэрэгтэй байсан. Бүх юм цаг хугацаанд оршдог гэдгээ. 1998 онд гандан тэгчлэн гээд анх жүүд татсангаа одоо нээж тэд тугантайгаар хурж байгаа. Одоо өнөөдөр бол яг өөрийнх нь жүүд татсангийн дугныг бариад бурхан шүтэнүүдэд залаад жүүд татсангаа хурж байгаа гэх сайхан байна. Жүүд татсан бол одоо богдлоны шишний одоо аг тарны одоо хоёр шигсүүд тэрнийх нь тарны талынх нь одоо хол одоо дугуй хөвсөн байна. Сүсэгтэн олны горил хүслийг хангах Бурхны ариун сургаалыг түгээн дэлгэрүүлэх, нууц тарны ёсны уламжлал дамжлагыг залгуулан авчрах цөөхөн ч гэсэн их үйлсийн он жилүүд хөлрөн одсон. Энэ цогцлоор маягтай гэж барьсан явдал бол их сайхан боллоо. Энэнийг барьж бүтээсэн одоо улсуудад багчийн сэтгэлийн талархал илэрхийлж тэднийхээ ажилд амьдралд нь хамгийн сайхан яваасаа гэсэн юм сайхан ерөөлийг ламбаанаар одоо ерөөж 3 өдрийн хорл орж байгаа бурхан шүтэний харамналж энэ одоо жандаг өвлгийн эзэд болсон гэдгээр хүмүүстэй баяр хүргэж ингэж балдарч тэргүүтээ их олон сайхан хүмүүстэй ингэж баяр хүргэж 3 өдрийн хорл орж байна. Тэгээ энэ дотор бол одоо яг орчин үеийн хийдийн загвараар хийсэн доотлоо номын сантай
нам нарын байртай одоо хоол хашаа гадагшаа биш дотор талдаа нийт юм галзуугтай тэгээд сурч боловсруулах юм одоо ижүүрэн зохицолдор болж ингэж одоо сүндэрлээ. Энд бол одоо баярлсан талаас нь илэрхийлээ энэ одоо өвлийн эзэдтэй. Буянтны буян олонний өвлөг дэмжлэгт шүтэн барилдаж Гурал ховргийн аймгийн ёс дэхэрэн намдаг үлээ. Энэхүү ховор ёсыг Монголд дахин дэлгэрүүлэхэд хувь нэмэр итгэл бишрэлийн хамтдагсан төгс цогт нууц тарнын их хамгаалалтад татсан босгосон хувь хөрөнгөө өргөсөн хүмүүсийг тавтандаа хэлцүүлээ. Жүдэлсэнгийн дугныг яагаад болсон бэ гэхээр анх 2-р үеийн үед Монгол улсад байгуулагдсан юм татсан байсан. Тэгээд 1938 онд их хил мэдээлэлтэй үед устгагдаад тэгээд 1998 оноос гандан гээд сэргээж гэр дугуйнд үйл ажиллагаа явуулж исэн ийм төвхтэй юм байлээ. Тэгээд тарины ухаан гэдэг нь бол одоо бидний ойлгосноор бүдгийн шашны арга үеийн ухаан бас бидний одоо энэ ертөнцийн зөв харьцаж, зөв зохицож, зөв амьдрах юм номлын ухааныг тарины ухаан гэж нэрлэдэг баг гэж би дотроо бодож байгаа. Тэгээд энэ 1938 онд устгаснаас хойш манай Монгол улсад тарины ухааны хөгжил жаахан саарсан тийм зүйл байх шиг байна. Тэгээд бид энэ тарины ухааны хөгжилд хувь нэмрээ оруулъя гэсэн юм сэтгэл хөдлөлд хоёр найзтайгаа энэ Жүдэлсэнгийн дугныг бохомжтойных намд бүтээн босгоод байна. Тэгээд би ч одоо бас барилгын компани захирлаар бас олон жил ажиллаж байсан. Манай хоёрч бас барилгын компани захирлаар бас олон мянган найзыг орон сууцтай болох ийм ажил хийж явсан хүмүүстэй байна. Тэгээд энэ барилж бүтээж босгохын сайхныг бас байнга эдэлж байдаг ийм хүмүүс өнөөдөр бүр их сайхан байна. Жүдэд татсан дагш чойн бол гунга чойлон эдгээ чойнзонлон хэмээх чойрын гурван татсан гүн ухааны боловсрол эзэмшсэн гарч нар ирж шавилан Бурхны шашны гүн ухааны Дандрын аймгийн иш онлын ном үзэж бүтээл бясалгал хийж дамжаа бариад аграмбын зэрэг хүртэдэг. Ташчамын гурван татсангаас гажин дамжаад бариад тэний дараагаар бол инжүү тасандаа ирж одоо аграмбын одоо ном бясалгалын номд өгдөг аграмбын дамжаа байдаг тийм одоо ёстой. Тэр одоо ёсын дагуу одоо бол сүндүүнийхээ үйл ажиллагаа явуулж байгаа. Бүх хүчтэй надад тэгээд аграмбын дамжаа барих даа гэж бодож. шашны мяндаг төвшө альбом эрдэмийн цолын хамгийн дээд цол нь л доо. Тэгээд ийм одоо олон сайхан эрдэм төмөрөд гарч зохиол бүтээлээ төрүүлж Монголын ард түмэн шашиндаа их сайхан хэрэгтэй зүйлүүдийг хэлж хийж ирсэн юм аа. Тэгээ 1937 оны хэлбэг төлтөмлөө ингээд тустаад тэгээ 1990 онд эрхчлөөг олж авсны дараа бол шашнаа бол бид бүрэн гүйцэд болох юм шаардлага гарсан. Яагаад гэх юм бол цогт налиндрын хэд гэж одоо энд их оронд байсан. Энд бол 500 бандитаа гэж одоо байсан. Бидний мэддгээр бол наман зэн багш тэргүүтэй олон сайхан багш нартай дэс бурхны шишний одоо оройн чимгүүд дээдсүүд энд одоо ном үзэж гэгээлж ингэж бурхны шишнийг түгэндэл ирүүлсэн ийм түүхтэй. Тэгэхээр энэ уламжлал бол ерөөсөө дэлхийн хүн төрөлхтний анхааралд байгаа. Нийт ялангуяа боловсралтай мэдлэгтэй шинжлэх ухааны улсуудын бол
анхаарлын төвд байгаа гэж ингэж хэлэхэд болно. Тэгэхээр энэ сайхан мэрэгдүүдийн энэ одоо ном бол төвдөр дамжиж ирэхдээ бол энэ гэлэггүй шашин буюу одоо биднүүдийн хэлдгээр шарын шашин болж ингэж одоо хашаа уламжлалсан. Энэ угсаа налиндрын хийдийн угсаа уламжлалыг барьсан ийм сургууль юм. Тийм учраас бол энэ сургууль бол юу гэхээр тэр хоёр хэсгээс бүрддэг. Нэгдүгээрт нь бол судрын тарин гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Тэгэхээр эхлээд бол тэр судрын ёсын бол жойрын датсан буюу энэ одоо Монголд бол юу эдга дашчим бол гонгаач хэлэн гэсэн уран датсанд үзэж байсан. 20-р зууны ихэнх үе ихэд бол төвдүүдийнх бол голцоо 2-2-оор байгуулагддаг. Маш их өрсөлдөөнтэй ингээд өдөр тутам лог хэлцээний аргаар ингэж одоо намаас сайжруулдаг байсан. Монголчууд энийг 3 болгосон. Нэг дараа 3 өөр одоо сурах бичгтэй тэгээ бурхны намыг судалдаг юм сургуулиудыг нэг дорн байгуулсан. Энэ явдал бол уран датсан хоорондоо их өрсөлдөөнтэй гэж болж одоо буддийн философи гүнзгийгээр үздэг, логикоор хэлцдэг өдөр тутам энэ бол маш нарийн боловсруулж 10 хэдэн жил боловсруулж авч ин намжаа барьдаг. Ингээд энэний дараа бол тэр агийнхаа ном гэдэг рүү ордог. Агийн ном руу ороод бол жүд датсанд одоо ордог. Энд бол бас одоо тодорхой хэмжээний сургууль хийдэг. Ингээд агийн номыг одоо үзээд тэрний зэрэг цэцэлийг агрын намжаа барьдаг. Тэгэхээр одоо манай энэ цогт налиндрын хийдгээд энэ төвдөр дамжиж ирсэн энэ шашин бол судар дамдрын одоо хосолсон шашин байна. Тэгэхээр энэ бол маш чухал. Ерөөсөө одоо өөр газруудад бол судар нь байлахад тарин байхгүй ийм хэлбэртэй байгаа. Тэгэхээр энэ угсаа уламжлал бол бурхны шнийг одоо бүхэл бүтнээр нь ингэж үздэг ийм сургалтад явж ирсэн. За энүүнийга бид 1990 оноос хойш дахин сэргээж энэ шашныг бүрэн гүйцэд болгоё гэдэг ийм зорилго тавьсан үндсэн дээрээс судрын одоо энэ гурван хэдэ судалдаг авчин намжаа барьдаг энэ гурван хэдэ гаргаад одоо агрынбин намжаа барьдаг энэ агийнхаа намыг үздэг энэ сургуулийг нээж байгаа. Монголын 4-р болдож явсан дампуудад агрынбин дамжааг үүсгэсэн гэдэг. Анх жүдэд датсан үүсгэснээс хойш агрынбин дамжаа хүртэл Монголын 3 богд дамжуулан зарилглаж олон мэргэд боловсрол 100 гаруй жил улиран одох хэрэгтэй байж Эрдэм номын энэ үйлс бүтээчдээ илэртэл номын мэргэд номд боловсрол ямар их хугацаа суур хэрэгтэй дээрх баримт нотлно. Харин үгүй хийх шиг амархан юм даанчныг алгаа. Олон 10 хүүхдүүдийг боловсруулах датсангийн дэг гурим хурал номын сан үйл жаягдаг шагланг одоо энийг бий болохын төлөө олон талаас нь судалж олон талаас нь одоо мэдэхгүйг мэдхийн төлөө мэдж байгааг арвижуулахын төлөө явж ирсэн энэ үед бол олон сайхан настан борлууд их олон байсан. Энэ олон усуудаас олон талын жүд датсангийн намаа хүрээний жүд датсангийн дэг ямар байсан олон талаас нь асуусан. Энэ талаас нь мэдээллийг одоо мэдж авч энийг дагуу одоо энэ жүд датсан одоо энэ өдөр бий болж байгаамаа. Дэлхийн гэгээн далаа багш маань одоо хэд морилхтоо 2002 морилхтоо жүд датсанд морилж ингэж одоо жүд датсангийн одоо дам хоргуудыг мэдээж дэлхийн жүд датсанд сургая гэсэн одоо дэмжлэгтэйгээр суралцсан. Ингээд манай шамнар маань сайхан эдэн ном сурч одоо бол мэдээж сайхан суралцаад өндөр боловсралтай залуучууд болсон. Одоо жүд датсангийг бол одоо их олон том нийтээр бүтээж ялангуяа бол одоо Ford компани Балда захиралтай хамт олон болоод бусад хүмүүсээр бүтээж байгаа. Номынх нь одоо олон одоо сайхан хуургууд, олон сайхан одоо агрынбууд, олон мэндагтангууд төднөө гэж одоо бэлгшээж байна. Энэхэн замбатлыг сайн цагийн мянган бурхан залрахад дуран бурхны үед л энэ нууц тарины шажин дэлгэрнэ гэдэг. Яагаад бусад 997 бурхан энэ нууц тарины номыг номлохгүй гэж хэлсэн асуулт аяндаа мургана. Нууц тарины урдсаар энэ нэгэн насандаа бурхны будгийг олох үлцгийг шингээх хөв төгөлдөр шав байхгүй учраас бусад бурхтын үед дэлгэрхгүй гэж үздэг байна. Чухам үүгээрээ бид бурхны шашны судар тарин хосолсон их хөлөвний уламжлалыг хадгалж яваагаараа баярлаж бахархаж явах учиртай билгөө. Шагжаан чадагч бурхан багш энэхүү номын үлцгийг номлож
монголчууд бид нандин өвдөс шингэсэн сургаалтай учрах хувьтай байжээ. Зонхог богд сайн цагийн мянган бурхны 4 дахь бурхан энэ цагийн бурхан багш. 11 дахь бурхан Сингаро буюу Аслангийн чимэт бурхан. Мөн сүүлийн 1000 дахь бурхан морилгодон энэхүү жүдийн номын нууц тариныг номлон дэлгэрүүлнэ гэж айлдсан гэдэг. Өнөөдөр энэ бэлэг дэмбэрэлт сайн өдөр энэхүү ховор сургаалыг ном ёсны дагуу хөгжүүлэн төвлөржүүлэх жүдэд датсан дахин шинээр үүсгэж үүдээ нээж байгаа өдөртэй золгож байна. Давид өхний одоо гол хурал номын үүд ажиллагаач чаглан бол юу юм бэ гэдэг нуус тарины очир төлгөний зан зашил байдаг. Тэгэхээр энийг бол одоо мэдээж одоо яг ёс юм борон дэлгүүр эхлэх тэг хүрээний урд цагт одоо шинэ 38 оноос урд Жудас ямар хөө байсан гэдгийг бид археологийн болоод тагнуулын газрын төв намуун санд байгаа тэр түүхийн болсон архе баримтуудыг судалж үзэж тэрэн дээрээ одоо их хвчлэн судалгаа хийгээд одоо гаргаж тавьж байгаа. Энэ нь бол одоо бас хамгийн гол нь одоо өнөөдрийн хурал ном Жудас сэргээхэд их дөхөнд юм болно гэж. Энэ ёсоор нь дэлгэрүүлэх хамгийн гол нь одоо Жудасан гэдгийн агийн юмыг хуралд суралцдаг агрын бие данжаа барьдаг энэ ёс нь ямар хөө хэлсэн байна вэ? Энийг яг түүхийн үднээс нь судалж гаргаад энийг яг энэ үндсэн дээрээс одоо Жудасан сэргээх энийг яг хурал номын чаг жаглангийн бий болгох энийг л бид хүний одоо гол зориод байгаа хийж байгаа ажил энэчлэн байгаамаа. Дээр нь болохоор хамгийн чухал юм боловсон хүчин байгаа тийм ээ. Боловсон хүчний талаар бид дамаагүй одоо дарааных нь хэмжээд ингээд системтэй сургалтаа ингээд зөвсөөлөө явна. Энэчээ сурахаас гадна энэ тэгэхдээ бас далаа багшийн жүдээ жимээ дацсангуудаа хамтарч ажиллаж байгаа. Тэр чийгсэн олон 10 хүүхдүүд одоо суралцж байна тийм ээ. Энэ юм уу одоо төхөнд энэ болно гэж. Энэ жилингээр одоо жүд дацсан хойш хойштой хөгжүүл дарааны ээжид үдээтэй олон гавжинаар их олон байгаа тийм ээ. Одоо ингээд жүд дацсан дарааны ээж нь агримбийн данжаа барьдаг. Агрим баанар бий болгохын төлөө бид хүн одоо хамтарч ажиллаж энэ чөөрийн дацсангуудаа ажиллах. Ингээд тэрийг одоо системтэй сургалтанд оруулах энэ хөтөлбөрийг бид бас төлөвлөж байгаа. Хойш хойштой бас хийж бүтээх юм асар их бодож байна. Дамаангу одоо энэ бидний одоо энэ хурал хорсон төдийгөр биш бас хажуудлаар нь санд чигсмийн санд үе дэмжиж жигжид бурхадуудын хот хандлагыг бүтээх тийм үү. Тэгвэл дүцэж ялсан их лусын одоо зан үйлийн хурлыг хурах энэ жилийн нарийн зан үйлийн хурал одоо их олон байдаг. Энэ дээр үл бас одоо бид нар хийж байгаа энийг одоо бий болгохын төлөө их дүүштэй хэлбэж ажиллана. Хойштой бол одоо төлөвлөж бүтээх юм их байна да тийм. Нэгэн насандаа бурхны хутгийг олж гэгээрэх ариун нандин өвдөс дамжуулж ирсэн жүдэд датсан нь Судрын аймагт байдгүй нууц тарины 4 үндсэн номлолоор ялгамжаатай гэж үздэг. Энэ 4 үндсэнд үеийн үндэс, явдлын үндэс, эгүүсрийн үндэс, ханцшгүй үндэс гэсэн 4 их үндэс болон дэлгэрдэг. Энэ 4 ёсны үүднээс аги тарины мөрийг хөөж нэг насандаа бурхны хутгийг олж сэтгэлээ ариусгах дотоод мөрийг судалж яваа хувраг лам нарын үнэлээс гайхамшигтай. Чойрын датсангууд болоод жүдэд датсангийн сургалт тасралтгүй хоорондоо нягт уялдаатай байлаа. Нууц тарин буюу дандар нь бясалгалын явц дэх энгийнээс гүнзгийрсэн хүний сэтгэхүйн тасралтгүй урсгалч гэж тайлбарлаж болох ажээ. Тарин нь бурхан багшийн зарилгын бичиг хураангүй гэж ойлгож болохоор үг ажээ. Монгол орнд уламжлагдсан дэлгэрч ирсэн бурханы шашны их хөлөвний ёсыг судар тарины ёс гэдэг. Энэ нь судрын явдал буюу бэлэг бармидын үрийн явдал буюу нууц тарин очир хөлөвний ёс гэсэн хоёр их айсаар хуваагддаг. Жүд нь нууц тарины очир хөлөвний ёст хамаардаг. Тарины ёсны үүднээс датсангийн шүтэн, хуврагуудын сахил санварыг ёсчлон боловсруулж, үүсгэлийн зэрэг, төгсгөлийн зэрэг гэсэн зам мөрүүдийг жүд датсангийн сургалтаар өгдөг. Тэний жүд чалан гэж жилэмд гарсан. Та жилэмд яа. Жүд чалансын цоохарья 근데 쳐도 되네. 누가 저서 그냥 잠깐 맞장 가지고 이게 지나야. 다들 유 자상은 잡아든데 치료를 패배 있네. 내내 통나 아니 뭐는 기도를 쳐야 할 텐데. 내내 통만 줘. 내내 통은 배대 내내 돈을 배대 배신데 왜 보고 뭐. 근데 내내 유사 텐데 신이제 정말 두고 돈도 텐데. 장 제초고요. 지금 더 누가 좋죠. 패배 간에 수행도서 치고체 맞도 떠들지 일반데 기도는 가죠. 나한테는 더 떠들죠. 근데 보다 생기 야 아야요 말치. 아야요 뭐 틀림도. 내가 간에 차도 스페트 됐어. 와봐 용이 좀 되게요.
딜레무선 도원도 춤이지. 인터넷 파서 대략 주도 좀 어떤 딜레무 어떻게 되면 유언들이 이제 일전에 그때도 과도도 샤워 남나라 히딩 어떤 어려워요. 우리네서도 가도 살순지선 어떤 이런 응기 오면서 되는 다 하하면 그때 잘하게 좀 주저도 이도 예래야 것도 팀들도 억도도 내고 해. 주도 증경 어떤 심리를 하고들 얼큰저도 인대인 저도 뭐가 되나 뭔가 인대인 저라 어린 어떤 바른 거라는 동국인에가 간이 지금 빌리도 제세 인치기네 생기죠. 가로 어떤 이 허여가리 그렇게 하셔야 정도 역도 두번 또 왜냐면 야지 자선도 테크닉 한다고 또 우리 저도 틱틱 사이트 세계적으로 옆에 있어요. Сандой бурхны өмнөөс жүүдэд хамжидын үндэс бүгдийн хаан болсон жүдийн хураангуй цогт нууцын хураангуй гэж бурхан багшаа альджээ. Өндөр уулын оройгоос алсыг харах мэт ном болгоны дээд нь нууцын хураангуй гэсэн зөвлөл байдаг. Нууцын хураангуйгаар суралцаж дэмжиг бурхнаар бясалгал бүтээл хийж ямандаг буюу цогт очир аюулагч бурхны үднээс альва үйлс бүтээхийг зөвлөн үйлдэдэг. Нэгэнтээ дээрхийн гигантын Далай лам Монголын 9-р богдож авсан дам хутагтыг дэмжиг бурхны бодит хөвлөгөө мөн юм гэж айлтсан гэдэг. Жавзан дам хутагт энэхүү нууц тарны очир бүлгийн ёсод төгс нэгтэрч бясалгал бүтээлээрээ дэмжиг бурхны хутгийг олсон гэдгийг олон хутаг хөвлөгөө бүлээн зөвшөөрч өвдөс хүчийнх нь шим аршааны хүртэхээр зорин тэмүүлгийн нууц чухам энэ болов. Монголын 9-р богдож авсан дам хутагт Жүүдэд Дацангийн нээлтэд морилон ирж айлдахдаа шин цагт урдийн мэрэгдэж чуулсан орон хийдэн ном ёсны дагуу сэргээн босгосон та бүдийн буйнд даган байсаа. Та бүхэн эвийг хөнлөн хичээж сахил самбараа ариунаар авчирч бурхны номын далай мэт ариун эрдэмд шамдан суралцаж тэрхүү олж авсан эрдэм мэдлэгээрээ нямб бүтээл төрөн олон амьтанд тустай яваарай хэмээн Өвг зөнч утга хүн нандин сургаалаа хайрлсан юм. Энд одоо онцлог урлаг тэгээд дагийн маш нарийн эвүүсгэлийн зэрэг төгсгөлийн зэрэг гэх мэтчлэнгээр олон одоо шат дамжлагтайгаар ингээд дэш яваад агийн номыг одоо сайн үзэж судалж тэгээд зард зэрэг цалаа хамгаалдаг ийм дацсан болохын төлөө бид зорж байгаа. Үрийн явдалт нууц тарнын очир хөлгөн хэмээх гэдэг энэ ёсоор дөрвөн их авшиг авч олон нууцын бурхтын өмнөөс шид бүтээл хийх үндсэн дээр хатуу чамд тангараг самбарыг ёсчлон сахиж сэтгэлээ боловсруулан үйлдэж гítэлгэн үйлдэх бясалгалын үндэс суралцах Жүүдэд Дацан иймхүү сүсэгтэн олон хийгээд бурхны олон лам бүргийн өмнө үүдээ нээж сүндэрлэн бослоо. Хүн болгоны одоо сэтгэлд нийцсэн сайхан Жүүдэд Дацан гэдэг нууц тарны гэхээр бол хүн болгон мэдж байгаа. Арга билгийг хослуулсан хүн болгоны эрэгтэй эмэгтэй хоёрын арга билэг, найз нөхдийн арга билэг, анд нөхдийн арга билэг, ард түмний арга билэг, эх орны арга билэг гэдэг арга билэгчин дотор нарийн утга учиртай. Ийм арга билгээр нэгдсэн, арга билгээрээ уялдсан хүн болгон арга билгээ олоод их аятайхан сайхан зөв голдрохтой явдаг. Манайхан шилцгээдэг зөв явбал зөөлөн зам болно гэж бид нэр бурхнаа өшөө шүтдэг, шүтэнүүдээ шүтэж явж өнөөдөр ийм сайхан шүтэнтэй байж бид өнөөдөр сайхан амжилтанд хүрэн хүн болгон өөрсөндөө хүн болгон их нэртэйгээ үр хөвгтдгээ аргатай бэлэгтэй зөв харьцаж явах юм бол бидний байгуулсан энэ шүтэний маань гол утга учир бидний хийсэн үйлсийн маань гол төлхүүр маань энэ байх болно. Ингээд энд олон зугларсан хүн болгон боён үйлсэн дандаа дэлгэрч дандаа аргатай хүн болгоныг аргадаж бэлэгдэж өөрхөн оюун ухааныг зөв зарж байгаасаа л гэж хүсээрэй дөө. Бурхны сургаал судрaan цомгдог бол тарныг дэлгэрүүлбэл судар болдог. Судар нь үнэн зөв мэдлэг эзэмших арга, тарин нь өвдөсийг олох зам болдог. Тиймээс зөвхөн тарин уншаад судрын аргыг олохгүй. Гагцхүү судрын ёсоор замнаж байж тарны ёсонд ордог. Судар сэтгэл тогтоон төлөвшүүлдэг онлын хэсэг. Тарин нь бясалгал үйлдэх бүтээлийн хэсэг. Бурхны шашны нэг гол үндэс нь өвдөсийн чадлыг эзэмших явдал. Энэ нь бурхан болохын үндэс тэрхүү шидийг олох нь тарин унших явдал. Үүндэл гол оюун сагуулууд нь
Жүүд датсангийн үндсэн ядам шүтэн тарины бяцлаглаар бүтдэгдэг. Намид жүүд буюу тэнцшгүй үндэсний бяцлаглын бурхад байдаг. Тэнцшгүй үндэс ёсны бурхад тарины бяцлал арга билгийг хосолсон байдлыг илтгэсэн байдаг бөгөөд их хөлөвний ёсны хамгийн дээд шүтэн бордог. Өвөлгийн эзэддэн баярлсан гандан тэгчинлэн хийдийн лам хугаргууд 3 хоногийн турш сайн сайхан явахын тухайд номын хур буулган их хам бочойжонц гарын хадгаан өргөн барьлаа. Маш сайхан хэд боллоо. Энийг бол маш богино хугацаанд маш чанарын өндөр түвшинд маш олон хүний сэтгэл зүйн бол маш сайхан хэд болсон гэж үзэж байна бид нар. Өнөөдрийн нээлтэндээ ирсэн бүхэндээ энэ олон жүжигчдийн олонд ч гэсэн одоо бүгдээр нь баярлсан таласнаа илэрхийлж байгаа юм. Энэ хийдийг барахад энэ хүмүүс маш сайхан одоо үнэн сэтгэлээсээ өөрөө энийг хийх юмсан, энийг бүтээх юмсан гэсэн төлөө бүхний сэтгэл шингэсэн болохоор энэ бол маш сайхан одоо маш буйны маш сайхан хийд болсон гэж бодож байгаа юм бол. Жүүдэд датсан бүтээсэн, бүтээлгсэн, сүсгэлэн залбирсан хүн бүхэн баярлсан сайхан үйлс боллоо. 2002 онд дээрхийн гигантэн Жүүдэд датсангийн гэр дуганд морилж байсан бол энэ жил шинээр цогцолсон Жүүдэд датсанд заларч тэнд цугласан орон хийдийн олон лам нарт сургаал намаа хайрлсан билээ. Шин цагийн лам хувраг хүний сахил санаа ёс суртахал сүсэгтэн олныг элээрүүлэх үйс Бурхны шашны ариун дагшин байдлыг сахин хамгаалж явах тухайд онцгойлон айлдаж лам нарыг сахил санаарыг ариун зарж явахыг чухалчлан загсаа. Монголчууд цагийн хатууд сүжиг биширдэн сэтгэлдэн хадгаж ирснийг дурдаад бишрэн шүт хэрэгжүүлэлтээ болсон нөөе уламжлан сэргээж дээш нь аривжуулж явах ёстой юм гэлээ. Өнөөдөр номын бүрээ татаж үүднийхээ өлзийг дахин мэлааж байгаа нууц тарины их амгалант Жүүдэд датсангад ивжэн хэтлэх хурал хуврагийн аймаг ном ёсны дагуу бүрэлдэн төрж өрдийн сайжуул дээдэс лугаа адил өрөөлтэй шавнар нууцын бурхадтай шадралан их болсон 6 зүйлийн амтны тусыг ихэд бүтээхийн өрөөл талбай. Нууц тарины үндэст номлол улмаан дэлгэрч нэг насандаа ариулсан гítэлсэн бурхадын хувилгаан их Монгол орноос минь улам бүр төрөх болтугай.